Сайн байцгааны үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн харангуйг хүргье. Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны иргэдийн асаргааны тэтгэмжийг 20%-аар нэмнэ. Ахмадын тэтгэврийг 8.6%-аас илүү нэмэх хөрөнгийн их үүсвэр байхгүй гэж гэр бүл хөтөлмөр нийгэм хамгааллын сайд мэдгдлээ. Ерөнхий сайд Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцууллаа. Монголын үнэн сонины 105 жилийн тохиолоо. Трампын талаарх баримтат кинонд эвлүүлгийн засвар оруулсан шалтгаанаар BBC агентлагийн ерөнхий захирал ажиллаа өглөө. COP30 чуулганы хүрээнд ширэнгөө хамгаалах сан байгуулахаар тохиролцлоо. Оросын агаарын цохилтын улмаас Украин захилгааны саатал үүсжээ. Эхний мэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлж нийгэм дахь ялгуурлан гадуурхалтыг зогсоохыг шаардаж агсан билээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй иргэн бий. Тэд дундаас нийгмийн халамжийн сангаас 397 мянган төгрөгийн халамж, 302 мянган төгрөгийн асаргааны тэтгэмжийг автгаа. Гэвч амжиргааных нь ганц орлого болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж амьдралд нь яагаад ч хүрэлцдэггүй учраас ийхүү эсэргүүцлээ илэрхийлж тэмцсэн талаараа ярьж байсан юм а. Харин өнгөрсөн Баасан гарагийн улсын их хурлын чуулганы хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэлэлцэж, улмаар эхний хэлэлцүүлгээр 66 гишүүн зөвшөөрч 33 гишүүн татгалцсан юм а. Улмаар төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгууллагдан асуудлыг хариуцсан ажилсны дүнд 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг 20%-аар буюу 80 гаруй мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ. Энэ асран халамжилж байгаа иргэдийн талаар дараагийн ээлжинд дахиад орно. Энэ бол эх жилийн төсөвдөр орж ирээд энэ мөнгө маань дахиад 20 битгий хэл хувиар энэ бол ажилгүйдлийн тэтгэмжээс одоо дээш тэгээд тэтгэмжийн дээд хэмжээнд хүртэл нэмэх талаар бол ямар ч байсан тохиролцсон. Тэгээд энэ бүхнийгээ та бүхэн дуулахыг гэж бодсон юм а. Ямар ч байсан бид нөгөө 6% нэмээд 17 мянган төгрөг нэмэх байсан. Энэ удаа 20% нэмээд 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Энэ нь бол одоо ямар ч байсан бид нар олон хоног дуурсны хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тэр гадаа цасан шуурганаар ирж гадаа зогсож дуу хоолойгоо илэрхийлсний хүч юм аа. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэхээс өөр арга байдаггүй байна. Харин хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмж ажлын байраар хангах шаардлагатайг баясгалан гишүүн уламжлалаа. Мэдээ үргэлжилж байна. Дараагийн сэдв Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөгөөр тогтоох шаардлага тавилаа. Үүний хариуд гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд тэтгэврийг 8.6%-аас илүү нэмэх их үүсвэр байхгүй гэдгийг тайлбар өглөө. Ахмадуудын дуу хоолой хөдөлгөөний зүгээс тэтгэврийн зээлийг нэг удаад 36 сарын хугацаатай олгох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 12% болгох, тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах, тэтгэврийн нэмэгдлийг 690 тэрбума тэгш хуваарлах шаардлагуудыг тавьж байгаа юм а. Тус хөдөлгөөнийхэн эдгээр шаардлагыг хүлээн авч 72 цагийн дотор шийдвэрлэн эрх баригчдыг хариуцлага хүлээх ёстой гэж мэдгдлээ. Харин гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд ямар тайлбар өгснгийг хүргье. Дахиад одоо мөнгө гаргах бол орон зай бол үнэхээр одоо байхгүй шүү. За багш нарын цалин нэмлээ, эмч нарын цалин 15%-аар нэмлээ. Ахмадуудын тэтгэврийн 8.6 буюу 690 орчим тэрбум төгрөг нэмсэн. За үүнээс цааш боломж байхгүй гэдгийг сая бас бүлгийн урал дээр танилцуулж байна. Тийм учраас одоо энэ 5 дахь өдөр хүртэл бараг нэмэх одоо орон зай гарахгүй болов. Тэгээ 8.6% гэдэг маань одоо 23 онд баталсан тэтгэврийг тухайн одоо дараа жилийнхэн инфляцтай уялдуулж батална гэсэн хуулийнхаа хүрээнд 8.6 баталж байгаа. Дахиад нэмэх болцоо байхгүй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа. Их авж байгаа хүмүүс маань одоо ур чадвараа илүүтэй үзүүлээд 22 жилээ бүтэн нийгэм даатгалын шимтгэлээ төлөөд тогтвортой ажил хийгээд явсан хүмүүс маань тэтгэвэр нь одоо 1 сая төгрөгөөс дээш ч юм уу байна гэж үзэж байгаа. Тэгвэл бид нар насаараа шудраг ажиллаад нийгэм даатгалын шимтгэлээ шудраг төсний тэгвэл хэрэг юу байгаа юм бэ?
одоо хөдөлмөр эрхлээгүй явж байгаа халамжийн тэтгэвэр тогтоогоод эсвэл одоо бүрэн тэтгэвэр гэдэг чинь одоо үндсэндээ зарим ажилласан жил нь хүрэхгүй нийгэм дадлын шимтгэлээ доктортой төлөөгүй хүмүүсээр тогтдог тэтгэврчүүд биднээс одоо биднийг бодоход доктортой 22 жилээ одоо нийгэм дадлын шимтгэл төлөөгүй хүмүүсийн тэгвэл нийгэм дадлын тэтгэврийн нэмээд байгаа нь шударга юм уу гэсэн хэсэг байна. Тэтгэврийг харилцан тэгш нэмэх үү, зөрүүтэй нэмэх үү гэдэг асуудал мөн өрнөж байна. Иймээс улсын төсөв батлагдсны дараа засгийн газар тогтоол гарган жигэд нэмэх үү үгүй юу гэдэг дараагийн асуудал гэдэг тайлбарыг Авбакир сайд өглөө. Дараагийн мэдээ Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар өчигдөр Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл буюу шинэ итгэл, эрс шинэтгэл хөтөлбөрийг танилцууллаа. Энэхүү баримт бичиг нь эх 5 жилд Монгол улсын хөгжлийн стратегийг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, төрийн засаглалын бүх түвшинд бодит өөрчлөлтийг баримт бичиг юм а. Ерөнхий сайд Зандан Шатрын шинэ итгэл нь ард иргэдийн оролцоо шударгаас хариуцлага тулгуурлах бол эрс шинэтгэл нь төрийн бүтц эдийн засгийн систем нийгмийн үйлчлэгээний чанарт шинжилэл хийхийг илэрхийлж байна гэж онцоллоо. Энэхүү 5 жилийн хөтөлбөрийн гол зорилт нь эдийн засгийн доктортой өсөлтийг хангах, аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэх, байгалийн баялгаа өндөр, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болон боловсруулах, дотоодын үйлдвэрлэлийг сэргээхэд үндсэндээ чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, аймаг бүрт боловсруулах үйлдвэр байгуулж, орон нутгийн ажлын байр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Хөдөө аж ахуйн салбарт малын гаралтай түүхэн эдийг боловсруулж экспортлох, усалгаатай тариалангийн талбайг 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Харин эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, ногоон хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Энэ нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохисох чухал алхам гэж үзэж байна. Боловсролын салбарт сургалтын чанарыг сайжруулж, дижитал боловсролыг бүх шатанд нэвтрүүлэх, залуусыг шинэ технологи, инновацийн чиглэлд бэлтгэхээр төлөвлөсөн бол эрүүл мэндийн салбарт иргэн бүрт урьдчилан сэргийлэх хүслийг тогтмолж уулж, орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, хүний нөөцийг сайжруулах бодлого дэвшүүлжээ. Мөн ахмад тастуудын амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог илүү шударга хүртээмжтэй болгох зорилт багтсан байна. Төрийн засаглалын хувьд цахим засаглалыг гүнзгийрүүлж, төрийн хүн сурталыг бууруулах, төрийн албан агчдын хариуцлагыг тогтолцоог шинжилгээр тусгажээ. Үүнтэй зэрэгцэн бизнесийн орчныг сайжруулах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, худалдааны шинэ гарцыг нээх зорилт тавьсан байна. Гадаад ажиллагчдын зүгээс Монгол улсын шинэ бодлого зорилтыг нааштайгаар хүлээн авчээ. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсын эдийн засгийн доктортой байдлыг хангах, өөрийн дарамтыг бууруулах чиглэлд ахиц гарч бууг онцолж, шинэ итгэл, эрс шинэтгэл хөтөлбөрийг эдийн засгийн шинэ шатны үндэсэн суурь болно гэж дүгнсэн байна. Харин Европын холбооны төлөөлөгчид төлөвлөлт хяналтын үнэлгээний тогтолцоог сайжруулах, бодлогын хэрэгжилтийг хэмжих үр дүнтэй систем бий болгох шаардлагыг сануулжээ. Нэгдсэн улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар ногоон хөгжил хүртээмжтэй эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол зарим ажиглагчид аймаг сумдын төвшөнд хүний нөөц, санхүүгийн чадамж сул байгаагаас бодлого хэрэгжилт удаашрах эрсдэл байгааг анхааруулсан байна. Ерөнхий сайд Зандан Шатрын хэлсэн шинэ итгэл, эрс шинэтгэлийн хөтөлбөр нь Монгол улсыг 2030 он гэхэд бүс нутгийн өрсөлдөх чадвартай, дундаж орлоготой орны төвшөнд хүргэх стратегийн баримт бичиг юм. Энэ хөтөлбөр нь зөвхөн төрийн бодлого бус иргэн бүрийн оролцоо, итгэл хариуцлагыг тулгуурлах шинэ нийгмийн хөдөлгөөн байхыг тэрээр уриаллаа. Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд Монгол хүн бүрт боломж, итгэл хариуцлагыг бий болгож чадвал бидний ирээдүй гэрэлтэй байна. Хамтдаа хөгжиж, хамтдаа дэвжих цаг ирлээ хэмээн онцолж, шинэ 5 жилийн зорилттой албан ёсоор эхлүүллээ. Дараагийн мэдээ Монголын үнэ сонины редакц өнөөдөр 105 жилийн ойгоо салбарын гавьяа зөвтгөлтнүүдэд хүндэтгэн тэмдэглэж редакцийн арвин түүх, үнэт зүйлс, дурсамж ярилцлага өгүүлбэрүүдээ уншигчдаа дэлгэлээ. Монголын үнэн сонин 1920 оны 11-р сарын 10-ны өдөр зөвлөлт орсон Ирхүү хотод анх хэвлэгдэж байсан түүхтэй. 20-р зууны ихэнх үеийн Монгол орны түүхийн нэн игдэхтэй үед гарч байсан энэ сонин Монголын ард түмнийг хөвсгөл тэмцэлд уриалан дуудах, хөвсгөлчдийн үзэл бодлыг нэгтгэх, ардын намыг байгуулж, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай орны 70 жил үргэлжилсэн хөвсгөлт хэвлэл коммунист сэтгүүл зүүн эхлэлийг тавьсан юм. Монголын үнэн сонины үе үеийн редакцийнхаа өнөөдөр цуглаж ойгоо тэмдэглэхийн сацуу, сонины түүхэн заамнал, үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэл хөгжиж шилжилтийн үе шатуудыг ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод танилцууллаа. Ойн арга хэмжээний хүндэт зочд болох Монголын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй 3 эрхэмтэй ярилцлаа. Өмнө Монголын анхны чөлөөт албан ёсны туг эндэр болсон үнэн сонныхаа 150 жилийн ойн мэндийг бүх хүмүүс хүргье. Монгол түмний тарих оюун сэтгэлийг үргэлж уршин дуудаж өөдөн татаж байдаг их дайчин эндэр болсон үнэн сонин гарсаар 105 жил бол сайхан байна.
Арга хэмжээний үеэр лодонгийн төдвийн бүтээл Монголын соёл нийгэмд үзүүлсэн нөлөөг онцолж байлаа. Лодонгийн төдв нь Монголын орчин үеийн утга зохиол соёлын төвхөнд олон чухал ном, өгүүлэл бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь Монголын хэвлэл мэдээллийн салбар, соёлын хөгжлийн бодлогын ойлголтод чухал нөлөө үзүүлдэг гэж оролцогчид тэмдэглэв. Түүний ном судалгааны ажлуудыг ашиглан редакцийн төвхөн замнал, сонины хэв маяг, салбарын хөгжилд үзүүлсэн нөлөөг дэлгэрэнгүй тайлбарсан байлаа. 105 жилийн ойволж байна. Энэ бол манай сэтгүүл зүүн салбарт тохиолдож байгаа том үйл явдал да. Тэгээ энэ үйл явдлыг тохиолдуулж 2-3 ч номын нээлт болж байна. Энэс би энэ номын тухай л Монголын шилдэг нийтлэлийн 8 дугаар батны лодонгийн төдвийн бүтээлүүдээр гарч байна. За онцлог нь 1957 оноос 2000 оны ихэнх хүртэл лодонгийн төдв гэдэг энэ гайхамшигт зохиолч, сэтгүүлч, судлаач хүн өчигдрийн үнэн буюу өнөөдрийн Монголын үнэн сонд нийтлүүлсэн шилдэг нийтлүүдийн дээжээр нь гарч байгаамаа. Монголын үнэн сонин нь улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн мэдээ, шинжилгээ сурвалжлах, нийтлэлийг ард иргэдэд цаг алдалгүй хүргэх гол их сурвалж нь хിവэр байсаар ирсэн нь арга хэмжээг ирсэн зочид уншигчдад тодорхой ойлголт өглөө. За би энэ үнэн сонд үндэснээ 5.11 тэмдэглэлт байж байгаа одоо удахгүй 6.11 тэмдэглэхэд энэ сонины гал тогоонд барыг байхаар юмцтай. Лодонгийн төдөө гэж алдарч соёнгээр хүлэгч эдэн зохиолч хүн манай сониг 84 оноос 96 онд хүртэл удирдсан. Энэ хугацаанд ардчилсан хувьсгалыг одоо өрнүүлэхэд сонины гүйцэтгэсэн үүрэг асар их гэдгийг манай олон мянган уншигчид мэднэ. Энэхүү арга хэмжээ зөвхөн Монголын үнэн сонины 105 жилийн төвхийг тэмдэглэх төдийгүй хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн доктортой ойлыг баттгах, салбарын үнэт зүйлсийг залгамж халаатайгаар дамжуулах, олон нийтэд сонины ач холбогдлыг таниулах чухал боломж олжээ. Оролцогчид Монголын үнэн сонины цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, түүхэн үнэт зүйлсийг хадгалж, салбарын мэргэжлийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг уриалсан юм. Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хуралдаа энэ сарын 7-ны өдөр Дархан уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанаар 2025 оны хамтын ажиллагааны үр дүн хэлэлцэн, эх жилүүдийн аялал жуулчлалын зорилтыг тодорхойллоо. Талууд хил дамсан аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, бомтын үйл ажиллагааг сайжруулах, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлийг аялал жуулчлалд ашиглах, мөн цайны замыг бүс нутгийн аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлэх чиглэлд санал нэгдэв. Хуралдааны төгсгөлд 3 улсын төлөөлөгчид хуралдааны протокол болгон цайны замын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж дараагийн 10 дугаар хуралдааныг 2026 онд бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулахаар тохиролцсон байна. Монгол улсад ажиллаж буй гадаад ажилчдын тоо 23.8 мянгад хүрлээ. Энэ оны 3 дугаар улиралд Монгол улсад хөтөлбөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо 23800-д хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.6%-аар өссөн байна. Гадаад ажилчдын 70 орчим хувь нь бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн бол энэ этгээгийн иргэд удаах хувийг эзэлжээ. Энэ этгийг улсын ажилчдын тоо газрын тоос боловсруулах үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эрчимцэндээ холбоотойгоор 63.2%-аар нэмэгдсэн байна. Гадаад ажилчдын дийлэнх нь уул уурхай барилга боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Засгийн газраас энэ онд гадаадаас ажиллах хүч авах квот тогтоогоогүй бөгөөд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг хിവэр үлдээжээ. Нөгөө талаас хөтөлбөрийн гэрээгээр гадаад улсад ажиллахаар зуучлагдсан монгол иргэдийн тоо 51%-аар өсжээ. Энэ нь манай улсын хөтөлбөрийн зах зээл олон улсын хөдөлгөөнд хүчний урсгалд идэвхтэй оролцож ирснийг харуулж байна. Тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгөний олголт энэ сард дараах хуваарьтай олгогдно. Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгийг 13, 20, 25-нд олгохоор хуваар гарчээ. Тэтгэвэр асаргаа амжиргаа дэмжих мөнгөний тэтгэмж ахмад олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгох тусламжийг 13, 25-нд олгоно. Харин 20-нд хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгосон эцэгчүүдэд сар бүр олгодог тэтгэмжийг иргэдийн дансанд шилжүүлэх юм байна. Мөн зорилтод бүлгийнхэнд олгодог хүнс тэжээлийн дэмжлэгийг энэ сарын 13-нд, харин ахмад насны хишиг болон алдар тэхийн одонгийн мөнгийг 25-нд олгохоор төлөвлөжээ. Ингэснээр энэ сарын тэтгэвэр халамжийн хуваар өмнөх сарын адил доктортой үргэлжлэх бөгөөд иргэдийн санхүүгийн төлөвлөлтөд тодорхой байдлыг бий болгож байна. Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ, үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Харамтраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За Дональд Трампын талаарх баримтад нэвтрүүлэгт хэлсэн үгийг нь хянан засварлаж, эвлүүлгийн засвар оруулсан гэх шалтгааны улмаас
Британий BBC агентлагийн удирдлагууд ажлаасаа огцрох өргөдөл өгсөн байна. За тодорхойлбол BBC агентлагийн ерөнхий захирал Тим Дэви, BBC News мэдээний албаны дарга Дебора Тернес нар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг Панорама хөтөлбөрт хянан засварлаж цацсан гэх дуйлан шууганы улмаас огцрох өргөдөл өгчээ. BBC агентлагийн зүгээс ням гарагт мэдэгдснээр өнгөрсөн оны 10 дугаар сард BBC сувгийн эфирт цацагдсан Панорама хөтөлбөрөөр Трампын хэлсэн үгийг нэвтрүүлэхдээ утга санааг нь говьуулан засварлсан. За ингэхдээ 2021 оны 1-р сард Capitol-ийн ордонд дэгдсэн өмнө самууныг Дональд Трамп хөхүүлэн дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэхээр болгож түүний хэлсэн үгийг засварлсан бөгөөд үүнтэй холбогдуулан цагаан ордон хуурамч мэдээлэл тараасан юм BBC агентлагийг буруутгасан юм байна. За харин энэ талаар сүүлд Их Британий Telegraph сонинд гарсан мэдээ нийтлэл нь нийгэмд дуйлан шуугаан тарьсан юм. За огцрох өргөдлөө өгсөн BBC агентлагийн ерөнхий захирал Тим Дэви уг албан тушаалыг 5 жил хашсан бол BBC-д нийтдээ 20 жил ажилласан ажээ. Тэрээр нэгэн талдаа гарсан учраас ерөнхий захирлын хувьд эцсийн хариуцлагыг хүлээх ёстой юм мэдэгдсэн байна. Тим Дэви мөн ерөнхий редакторын албыг хашиж байсан байна. Дебора тэрнээс мөн болсон явдлын төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэж, за гэхдээ зориудаар нэг талыг барьсан үйлдэл хийсэн гэж BBC News-ийг буруутгаж байгаа явдлыг харин няцаасан байна. За BBC News мэдээний албаны дарга Дебора Тернес хизээ халагдхаа төлөөлөл удирдах зөвлөлтөд зөвшөлдсөний үндсэн дээр ойрын үед одоо шинэ захиралд албан тушаалаа хүлээлт өгнө гэдгийг бол одоо Дэви Тернес нар мэдэгдэжээ. За өнгөрсөн 7 хоногт Бразилийн Белем хотноо нэгдсэн COP30 уур амьсгалын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр олон улсын удирдагч нар тропикийн бүс нутгийн ойг хамгаалахад туслах санг дэмжиж энэхүү санг байгуулахаар тохиролцсон байна. За Амазон бүрний Белем хотод 2 өдрийн турш зохион байгуулагдсан дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон дэлхийн улс орны удирдагч нар чуулганыг зохион байгуулагч Бразил улсын засгийн газрын санаачлан санал болгосон халуун орны буюу тропикийн бүс нутгийн ойг хамгаалахад чиглэгдсэн TFFF буюу халуун орны ой мөнхийн санхүүжилт хэмээх тус санаачлагыг дэмжижээ. За Япон зэрэг дэлхийн 50 гаруй улс орн бүс нутаг дээрх сангийн санаачлагыг дэмжиж байгаа илэрхийлсэн байна. Энэхүү сан нь төрийн болон хувийн хвшлээс нийтдээ 125 тэрбум долларыг босгох зорилготой Бразил улсын засгийн газраас санаачилсан ийм санал байгаа юм. За Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва уг санаачлагыг хүлэмжийн ялгарлыг бууруулах хүчин чармаалтад чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдэж, за хэрвээ ойн сүрэл эргэлт буцалтгүй төвшөнд хүрвэл дэлхийд даяар сөрөг нөлөөлөл нь мэдрэгдэх болно хэмээн анхааруулсан байна. За үүнээс гадна дээд хэмжээний уулзалтад оролцсон зарим удирдагч нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд саад татгар учруулж байгаа байр суурийг баримталж байна хэмээн Бразилийн ерөнхийлөгч шүүмжилсэн байна. За мэдээж энэ бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цэцэг захиргааг бол хурцаар шүүмжилсэн хэрэг байлаа. За их уур амьсгалын дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлсөн бол энэ 7 хоногт үргэлжлэх COP30 чуулганаар засгийн газрууд нөөц төрөгчийн давхар эслийн ялгарлыг бууруулах асуудлаарх хэлэлцүүлэгт анхаарлаа хандуулах болно. Сүүлийн мэдээллийг хүргэе. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин улсад ялангуяа тус улсын эрчим хүчний систем дэд бүтцүүдийг байгаа болгон онилсон Оросын агаарын цохилтын улмаас Украинд томоохон цахилгааны саатал үүсгэхэд хүрсэн байна. За Украины агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын талаас бям гарагийн шүн дунд нийтдээ 458 дрон, 45 пуужин харавснаас Украины тал 406 дрон, 9 пуужинг амдан устгасан байна. За бусад нь байндаа туссан байна. Сүүлийн саруудад Оросын зүгээс Украины байгалийн үйлдвэрлэх чухал дэд бүтцүүдийг онилж олон айл өрхийг халаалтгүй тог цахилгаангүй болоход бол нөлөөлсөн. За мэргэжлүүдийн хэлж байгаагаар энэ үйл Украинд халаалтын асуудал хамгийн том хүндрэл үүсгэж болзошгүй байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр үзүүлсэн агаарын цохилтын улмаас нийслэл Киев, Харьков, Днепр, Кременчуг зэрэг хот мужуудад цахилгаан болон ус тасарсан бөгөөд цахилгааны ноцтой саатал хомсдол үүслээ гэж албаныхны зүгээс мэдэгдлээ. За мөн олон 10 хүн шархтаж 2 хүн амиргдсан байна. За Украины гадаад хэргийн сайд Андрей Сибиха дээрх цохилтыг Украины энгийн иргэдийн эсрэг байгуулган ониллоо хэмээн мэдэгдсэн бол Оросын Балан хамгаалгын яамны зүгээс Украины цэргийн аж үйлдвэрийн байгууллага болон тэднийг дэмжиж байгаа эрчим хүчний байгууламжуудыг онилсон хэмээн мэдэгдсэн байна.
Та бүхэнд олон улсын сүүлийн мэдээлэл сургалын анхаарлаа туссан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.